Alice Paradise буюу Тамийн арал гэх анимийн үргэлжлэлийг та нарт ярьж өгөхөр боллоо. Хэрвээ тус анимийн эхний бүлгийг үзээгүй хүн байвал анимыг үзчихэд орж ирэл зүйтэй байх. Яагаад гэвэл анимийн дараах үйл явдлыг ярих учраас ерөөхдөө бол спойл болно гэсэн үг. Тус анимийн хамгийн сүүлийн анги буюу 13 дугаар анги нь 23 оны 7 сард гарсан учраас ерөөхдөө бол хүн болгон мартсан байгаа гэсэн үг. Тиймээс та нарт жоохон ч болов сануулаад тэгээд бичлэгтээ орцгоё. За сүүл болохоор Шион гэдэг нөгөө нүдгүү самурай ирж манай эдтэй нийлж тэр нэг хоёр толгойтой мангасыг устгадаг. Тэр үе чаавс нөгөө манай бүдүүн үхэд өгдөг дөө. Тэгчгээ тэрэд нэг газар очиж амарж буугаар ихний бүлэг дууссан байдаг. За ингэснээр хэдүүлээ одоо цагт ирнэ. Габимаро маа нөгөө Мэйгэ охин болон хоёр самурайг дагуулan агуугаасаа гараад явж байдаг. Дааж өмнөх тулаанаас болоод ой санамж нь орж гараад байгаа да. Өөрийгөө яагаад ч энд ирснээ мэдэхгүй. Яг юуны тултаад байгаагаа сандаг байхгүй юу? Ой санамжийнх нь хэлтэрхийд нэг хүн харагдаад байдаг. Дааж өөрөө тэрийг хэн болохыг мэдэхгүй. Тэгтэл нөгөө нэг ах トゥ хоёртой таарах нь тэртэй. Та нар санахгүй байвал нөгөө нэг ах нь хоолоогоо тасцуулангуудаа мангас болоо босоод ирдэг. Дүү нь болохоор самурай гэд нэг тийм хоёр ах トゥ хоёр байдаг да. Тэр чинь манай эдийн өөдөөс гараад ирнэ. Тэднийг манай сахалтай самурай мэдж байх ба. Оин ч нөгөө гимт хэрэгтэн Аза Чобэ байна гэж хэлждэг байхгүй юу? Оо за тийм бол ашгүй хүмүүс бидний тал байна гэж хэлхийн завдалгүй. Нөгөө нэг хагас мангас ч манай Габимарог нэг өшөглөнө. Түүний дүүн ч гэсэн тэдэнтэй нэгдэхгүй мүү ахаа гэж асуухт нь хариулах зав байхгүй тулдаж байтал Габимаро хүзүүнийх нь ард гарч ирснээр толгойг нь эргүүлээд мушигчдаг. Тэгснэ манай тал гинэ хинт хэрэгтэй ин гэсэн шиг ажиллана. Тэр үед Мэй Габимаро тандаж ойрлох ба. Наад хүнд чи амар хүчтэй тав байна гэж хэлхийн завдалгүй Габимарогийн араас татаад авдаг. Хэрвээ та нарын таогийн хүчийг санахгүй бол энэ амьдралын хүч. Одоо амьд бид болгонд байдаг амьдралын хүч энүүгээрээ нөгөө мангасууд нь тулддаг байх нь шүү дээ. Хоошоогоо татсан Габимарог маань ганцхан савхан л тэр дээ. Нөгөө толгоогоо мушгуулсан нөхөр мэдээж үхээгүй байгаа. Хагас мангас болсон. Яг энэ үеэр манай гимт хэрэгтэн самуу нарийныг явуулсан нөгөө том шоогун чин асууж байна. Бүхэл бүтэн 2 өдөр өнгөрлөө. Яагаад надаа мөнхийн амьдрал яваас ирэхгүй байна гэснээр улам их хүн явуулахар шийдсэн байдаг гэхгүй юу? Тэгээд нэмж Ямадо угийн 4 самурай Ивакагуре гэдэг энэ кланы 4 элит нинжа мөн 15 шинобиг дагуулж явуулахар болжээ. Тэгээд 4 Ивакагуре гэдэг нэг кланы удирдагч нь бүр зав бэлдээд өгсөн байдаг. Энэ сайхан сэтгэлд нь Ямада гэрийн самурай нар их сэжиглэнэ. Яагаад ч шинобигийн толгойлагч бидэнд үнгүй юм өгсөн байх учиргүй. Энд нэг далд санаа байна гэсэн шиг хоорондоо ярилцаа зогсчихдаг. Тэгээд энэ тасганы ахлагч юм олон хүн явуулсан далд санаа нь болохоор даалгаврыг амжилттай гүйцэлдүүлж тэгээд Габимарог аал гэж хэлсэн байдаг байхгүй юу? Хэрвээ та нар түүнийг алж чадахгүй бол та нарт ерөөсөө нэр төр алга гэж хуцаж өгнө энэ нөхөрвөр. Энэ үеэр Габимаро нөгөө нэг хагас мангастай тулдаж байхын дээрээ хоёр самурай тэдний тулааныг үзчихсэн. Сая эний хүзүүн хугарсан биз дээ. Тийм ээ хугарсан. Идэгч шиг боллоо. Гээ зогсож байна. Габимаро буцааж дайрах гэж өшөглөх боловч хөлнөөс нь барьж байгаа дахин газар савснаар манай Габимарогийн цаг дуусчээ. Ухаан алдаа унаад өгдөг. Нөгөөх нь ч за энэ ч амархан байлаа гэж цаашаа тайван алхаж идэл Габимаро гинт босч ирснэ. Би жамаг аландаа гэсэн царайтай чулуу аргадаг. Нөгөө чулуунаас нь бултах гад хоошоогоо тонгоот Габимаро өөрөө босч ирснээр толгойнх нь хойдлоо сохих нь ирдэ. Тэгээд чулууг тэр зур нүдийг нь ухаад гаргачих ба. Нөгөө нэг нөхөр нь хагас мангас хэмчинтэйгээ босоод ирдэг. Габимаро ч хамаг жицүүгээ ашиглаж дайрах болно доо. Уг нь энэ мангас сусаалтаад унах боловч тэгэл мангас хэмчин өгж өгөхөөтэй. Ингээл улаа юу гэсэн царайтай Габимаро руу хардаг. Зүгээр л доошогоо дэвстэл тэр газар нь бутарч унаад энэ одоо хаалх юм уу айшин ерөөд амар л юм болоод чи сул дорой юм аа гэж Габимаро хэлнэ. Габимаро ч буцаага түн рүү дайрах бөгөөд Габимаро өөрөө нэг цохил дамсаад тэгээд дэргээ артал энэ нөхрийн хурууг нь хазаад авчижээ. Энэ үед үзээ зогсож буй Мэйд Габимарогийн 5 хүчнийг сонон харагдах ажээ. Тэгээд яагаад Габимарогийн 5 буюу энэ амьдрах хүч нь ийм сул дорой харагдаад байна вэ гэсэн чинь Габимарогийн ой санамж нь баларчихсан тулдах хүслээ олохгүй байгаа гэх юм уу да. Манай Габимаро ч чаавс ихтэртэйгээ уулзах гэж л энд ирсэн. Тэгээд ихнэрийнхээ талаар санахгүй болохоор одоо амьдрах хүслгүй тэгээд 5 гэдэг хүч нь буураад байгаа гэх юм уу да. Нэр үеэр нөгөө мангасыг чинь дүү ч гэсэн тулаанд оролцох болно. Сэлмээ бэлдэж байгаа шууд дээрээс нэг цавчих гэсэн манай сахалтай самурай ах бариад авдаг. Урам хугарлаа жаал минь гээд ганцхан толгоор нь цогтол цусаалтаад унаад өхөн тэрэ. Нөгөө нэг дүү нь яаж манай сахалтай ах руу дайрсан бүр яаж чадахгүй ба өөдөөс нь нэг цогхоход л хоошоогоо гэлдэрч унаад байна.
Өвгөө ах чи ахыгаа дагаж гэлдэрч байснаас бидэндээ нэгтгэл байж дээ гэж хэлдэг ба. Энэ ах トゥ хоёр багасаа л нэг тийм хүннүүстэй хамтрана гэж мэдгүй ер нь хүмүүс итгэхэ болчихсон юм шиг байлээ. Тэр үед Габимаро нөгөө мангас ахтай тулдсаар байдаг. Гэхдээ тэдний ялгаа нь энэ мангас хідэж цавчулсан бай буцаагаас ирэх чинь Габимаро зөндөө задуулаад тэгээд сэргэнэ гэж байхгүй штэ. Багуугаар ядарч байгааг нь харнаа. Габимаро ч нөгөө нэг тосгоны ахлагчийн зааснаар хэрвээ чи үхэж байгаа бол ядаж дайсандаа хохирол учруулад үхсэн байдалтай гал асаагаад босоод ирдэг. Тэгснэ нөгөө нэг мангас руу баахан галтай чулуу шидэх бөгөөд энэ хамаг биеийг нэвтэж орхиноо. Шархацсан нөхөрч газар унаад өгөхгүйд энэ галтай чулуу нь энэ нөхөн сэргэлтийн удаашруулт юм байна л та. Тэгээ ерөөсө босч чадахгүй байдаг. Чи өөрийнхөө амиар намайг унгаах гэж байна уу гэж сухт нь Габимаро өөдөөс нь надад хамаагүй гэлждэг. Би яагаад энэ тосгонд ирснээс санахгүй байна. Би үгсэн ч байлаа тосгоны ахлах ахаад нэг хүн явуулах л болно гэсэн байдалтай Габимаро ер нь үхэхэд бэлэн байдаг. Дэмээс надад алдах зүйл байхгүй. Гэхдээ чамд байгаа зү гэж тэр ахаас нь асуудаг бөгөөд нөгөөдхөн ч гинт урам аваа албар тийм шүү гэсэн шиг босоод ирдэг. Тэгээд энэ ах нь болохоор өөрийнхөө бүх таваа буюу амьдралын хүчийг ингээд гаргахаар болдог байхгүй юу? Тэгээд Чаус энэ ахих нь ганц алдаж болох зүйл болохоор энэ дүүн л юм байлээ л дээ. Хоёр талаас бүр өөрсдийн амийг дэнчин тавьсан бүр галзуу хоёр амтан зогсож байна. Нөгөө мангас ах нь өөрийнхөө бүх таваа гадагшлуулсан чинь үнэхээр л мангас шиг харагдаад эхэлдэг. Нөхөрөө дээр мижама хэдээсийг болгоод өгье гэсэн байдалтай зогсож байна. Габимароч түүнийг шатаах гэж нимпо жицүүгээ ашиглах боловч нөгөөдгөн сэгсрээл унтраачдаг. Нэг гар нь мангас учраас нэг 8 жилсэг болцсон байдаг. Түүгээрээ Габимарог цогтгол доо. Тэр нь Габимаро дээр очихдоо сүх болсон байх ба Габимароч тэрийг хамаг хүчээрээ зогсоохон дээрээ. Яг энэ үед ахтаа санаа зовсон дүүн ахаа гэж дуудах боловч ах нь хамаг таваагаа гадагшлуулсан мангаст өөрийнхөө оюун ухааныг өгцөн байдаг бөгөөд харанхуу нүхнээс өөр юу ч харддаггүй. Тэгснээ нүдэн торсон бүхнийг ална гэсэн байдалтай Габимаро руу дайрсаар байдаг. Мэйж энэ мангасын таваа хүчийг харцгаад мангасын таваа амар том. Габимаро ялах боломжгүй гэж хэлдэг. Манай Габимаро хамаг цус нь гарчихсан ёстой л яадаг ч юм дээ гэсэн байдалтай зогсож байдаг бөгөөд энэ үедээ үхэхэд бэлэн зогсож яжээ. Гэтэл түүний мөрөнд нэг хүн хүрдэг л дээ. Та нар хэн хүрсэн гэж бодож байна? Нүүний эхнэр нь байдаг ихгүй юу гэн. Даа чидэрхий оройтсан болтой Габимаро ч өөрийнхөө ухааныг алдаа тэр мангасын зүг гүйдэг ба хоёулаа л өөрсдийнхөө сүүлийн амьдралын энерги буюу тавааг ашиглаж буй харагддаг. Нөгөө талд дүүн ч гэсэн яагаад байх минь? Яагаад ингэж их хүчлэн вэ гэсэн асуултад үлддэг ба гоё болооч те. Миний төлөө хийж байгаа гэдэг чи мэдчихээн. Тиймээс болооч те гэд ах руугаа гүйдэг. Энэ үед ахт нь хав ухаараас өөр зүйл харагдахгүй. Хав ухаар байдалд нь нэг жохоо юм гарч ирэнгүүт тэрийг нь л цохих гээд алхаа дайраад байна. Сүүлдээ тэгээд өөрийнхөө хин гэдгийг ч мартчихсан. Яагаад тулдаад байгаагаа ч мэддэг үү? Гэтэл өөрийнх нь гар дээр нэг зүйл баригдах ба тэ нүдэ нэгээд харсан дүүн байдаг ихгүй юу? Та бол миний бүх зүйл. Тиймээс эрүүл ухаантай болооч те гэж аль болох ахыгаа тайвшруулах гэж оролдог боловч. Тэдний араас Габимаро энэ бол миний боломж хоёулынгийн цог шатаачихъя гэд өөрийгөө дэлбэлэхээр яваад ордог. Энэ үед Мэй нүдэнд Габимарогийн таваа дуусч байгаа харагдаад түүнийг зогсоохоор очдог. Тэгтэл гэнэт Габимаро болон ах トゥ хоёрын дундуур байсан газар нь тэр чигээрээ бутраад унцдаг. Бүр амар том хэмжээтэй. Энийг нь Чаус Габимарог бодлох гээд нөгөө мэйл хийсэн байлээ л дээ. Даач манай Габимаро галзуурч гсэн ч юм уу да. Ер нь бол ална гэсэн хүсэлдээ авчихсан тэр бутарсан газраас нь баахан чулуу тэр хоёр лөө харавчдаг. Тэрнээс нь болтох гээд ах トゥ хоёр хавцлын доошоо унах ба тэр үед ах нь дүүгээ их газар руу шидэнгүүтээ өөрөө унаад өгдөг. Ингэснээр ч тулаан бац хазаар хинж өгөхгүй дуустдаг л да. Тэр үеэр манай голдоройтэй нэг буюу Сагири дээр камер очноо. Сагирита цог та нарын санаж байгаагаар нөгөө Юзуриха гэдэг нинжа, тэгээ Шион гэдэг самурай, тэгээд нэг гимтэрхтэн хүү байдаг да. Тэд нар цогтой байгаа. Тэд ч амарч байсан газараасаа гарч энд удаан байвал аюултай гэсэн шиг нэг тийм замаар алхаж байдаг байхгүй юу? Нэг амар эвгүй замаа. Тэндээ бурхны хөшөөтэй тэр бурхны хөшөөн толгоодороо ахаад нэг хөшөө мөшөөтэй явах шиг амар эвгүй авангард газар. Дэрхүү газрын хаалгаар агаарч нэгэн хүмүүстэй таардаг ба. Манай голдрын залуус ингэж нэг удаан хугацааны дараа нэгэнтэйгээ уулзж байгаа нь тэр дээ. Дэд хоорондоо мэдээлэл солилцож байх ба ерөнхийдөө энэ арал дээр 8 уулахнаа үлдснээ мэддэг л дээ. Тэгээд ч болоогүй нөгөө Мэйгээ охин чин Сагиритэй анх уулзсан үеэсээ хамаагүй том болцсон байдаг заяа. Өмнө нь уулзахдаа баг сургуулийн хүүхдээсэн бол одоо нэг ахлах сургуулийн охин шиг том биетэй болсон байдаг. Габимаро маань Чаус ой санамж нь орж гараад энэ донд байгаа хэнийг ч танихгүй.
Нөгөө Сагирийг хүртэл танихгүй нэг дайсан шиг л харагдаад байдаг. Тэгээд ч болоогүй шууд Сагиро руу дайрдгаа хоёр самурай хамгаална. Новш гэж ингэж шарахтаагүй байсан бол түүнийг янзалчих байлаа гэсэн шиг Гавимаро хойно очиж зогсож байна. Энэ нь мэдээ Сагирид жоохон хүнд туссан байдаг л да. Эхнэр дээр очих гэж хичнээн зүтгэж байлаа тэрийгэ мартсан гэхээр Сагирид өрөвдөлтөй санагддаг. Тиймээс за илүү би түүнийг янзалчихъя гэсэн шиг ахаад Гавимаро руу ойртно. Сагири Гавимаро дээр ирснээ чи яагаад энэ арал дээр ирснээ санаж байна уу гэхтэн. Гавимаро мэдээ санахгүй байгаа штэ. Гэхдээ санахгүй байгаа гэдгээ Сагирид хэлдэггүй ер нь нууцлахаар шийддэг. Яг л тийм хүнд дасдгүй муур шиг бүр хоошоогоо болоод байдаг хэвгүй юу? Сагири ч хөөрхөн инээж байгаад бид нар бол чиний дайцсан бишээ. Тимээс 50 байж болноо гэж хэлхэн дээр. Дааж Гавимаро сунгаж байсан гарын цогтл Сагири уурлаад Гавимарог дараад авна. Тэгснээ амар голын онсон асуулт асуух ба чамд эргэж уулзах нэг хүн байгаа үсттэй гэж асуучдаг. Гавимаро ч анх удаа зарим гэдэж үдсэн хүүхчиг царай гаргаснаар энэ бичлэг маань дуусч байгаа юм да.